Үйлдэл одоо нэг юм болгон байгаа. Тэр ярих гэдэг байна шүү дээ. За баярлалаа гэж шүүх за. Нэмийн даатгалын ерөнхий хуулийг өөрчлөлт оруулах хуулийн төслийг одоо байнгын орон гэж байна. Та энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юу? Ямар мэдээлэл та байна? Хамгийн гол асуудал бол одоо нөгөө хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс донд хуулиндаа бол ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд те тухайн одоо ажлын байр дээр 25 хүртэлх оронтойтой тохиолдлыг одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулах гэдэг юм уу. За гэтэл нөгөө нийгмийн даатгалын шимтгэл суудах байгаа энэ процесс нөөрэс хит хатууддаг ийм нөхцөл байдлууд байна л да. Тэгэхээр яг энэ нийгмийн энэ чиглэлт нь ер нь таны удаас хуулийн төслөлтөөр тийм ээ дэмжиж ажиллаж байгаа хүмүүс яаж харж байна? За нийгмийн даатгалын тухай хуулийн энэ өөрчлөлт оруулах байгаа саналыг ялангуяа төвшин гишүүн тэргүүнтэй гишүүдийн өргөн барьж байгаа энэ саналыг би зарчмын хувьд дэмжиж байгаа. За гэхдээ энэ хуулийн дээр оруулж байгаа өөрчлөлт дотор шууд утгаараа хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлууд бол тусаагүй байлаа. Тэгэхээр бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүний хэсгийг ярих юм бол тусад нь нөгөө хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хууль гарах уу гэдэг дээр өнөөдөр ярих байх гэж би бол бэлдэж байгаа. За яагаад энэ дэмжиж байгаа гэхээр яг мэдээж нийгмийн даатгалын тухай хуулийн энэ одоо яг энэ гишүүдийн барьж байгаа хууль чинь болохоор харилцааг нь тодорхойлоод байгаа байхгүй. Хөдөлмөрийн харилцаа юу эсвэл иргэний харилцаа юу гэдгээр явж байгаа. Хөдөлмөрийн харилцаагаар үүссэн бол тэр мөнгнөөс авж байгаа нийгмийн даатгал болон дагалдах шимтгэлийн дүн ярьж байгаа. Иргэний харилцаа болныг өөр байна. Тэр дундаа ажил олгогчийн хувьд хэрэв энэ хуулинд одоо энэ санснаар өөрчлөлт оруулжвал ажил олгогчид ачаалал буураад нөгөө талаасаа энэ нөгөө нууц далд хөдөлмөр эрхлэлт тий ажилгүйдлийн асуудлыг шийднэ гэж байгаа. Энэ утгаар нь би маш их дэмжиж байгаа. Нөгөө одоо бизнес эрхэлж байгаа хүмүүсийн нуруунд дээрх нэг том ачаа бууруулж байгаа. Нөгөө талд нь нийгмийн гэр бүл нийгмийн хамгааллын яамны зүгээс өмнө би нэг тайлбар сонсч байсан. Энэ нь өөрөө нийгмийн даатгалын сангийн хэмжээг бууруулах эрсдэлтэй гэдэг нэг ийм яриаг би бас сонсч байсан. Гэхдээ би сайн нягтлж одоо бас харах хэрэгтэй байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй хүн дээр ямар асуудал үүсдэг вэ гэхээр 16 наснд хүрэхээс өмнө одоо хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс одоо би жишээлбэл 13 таа одоо хөлөг болсон тийм. Тэгэхээр би жишээлбэл хэрэг одоо тодорхой 3 юм уу 5 ч юм уу тодорхой жилээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байвал би одоо тэр цангаас авагддаг нөгөө тэтгэмжүүд нөхцөл байдал нь ингээд надад хангалтгүй одоо тэр хөнгөлтүүдийг авахгүй болчих жоохоо тэтгэлийг нөгөө талдаа бас нэг юм юу ярьж байгаа гэхээр өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилгүйдлийн тэтгэмж олдохгүй байгаа. Яагаад тэгэхээр тэр чинь нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэмж. Гэтэл цаана нь ингээд судлаад үзэхээр ямар асуудал байна вэ гэсэн чинь та угаасаа группийн мөнгө авч байгаа, халамжийн сангаас мөнгө авч байгаа юм чинь танд энэ одоо давхар юу олдохгүй гэдэг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө хүнийг ямар юмруу аваач байгаа гэхээр нэг бол ажил хийгээд байж явах, эсвэл ажилгүй байж явахын дээр юм уу гэдэг ийм нэг одоо бие даасан байдлыг дэмжихгүй байгаа юм шиг ийм хуулийн давхартал үүсэж байгаа. Тэгэхээр яг энэн дээр бид нар ярихгүй бол өнөөдөр одоо яг гишүүдтэй яг тэр хэсгийн хуулийг өөрчлөлт оруулж байгаа ч гэсэндээ дахиад нийгмийн даатгалын хууль дээр болон бусад хуультайгаа холбоотой ийм нэг уялдаагүй ийм сонирхсол үлдчихэд байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр энийг нийгмийн одоо бодлогын байнгын хорон дээр мэргэжлийнх нь эрхлэлээр би бас асууна. Тэгээ асуухлаар ийм асуудал бас байх байх гэдэг би бараг мэдчихэв. Тоо баримт хэрэгтэй. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүн тасралтгүй үнэхээр 15-20 жил ажиллах чадвартай юу гэдгийг бид нэр судлах хэрэгтэй байгаа тий. Одоо жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй биш байтугай ер нь хүмүүс бол тэгэл тасралтгүй хэдэн жил ажил тасралтчаараа л нөгөө нэг тэтгэвэр авж байгаа мөнгө нөгөө одоо тэтгэврт гарах дүүн нь хөдлөөд л тий. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд энэ басхыг ялгаатай тавьж өгөх хэрэгтэй. Эсвэл сонголттой байх хэрэгтэй байхгүй. Бид нар 4 хүүхэд гаргасан ээжүүдэд ч юм уу эсвэл цэргийн албаа хаагчдад тэтгэврт гарах тогтцоолт нь бас нэг жоох уяатан байдаг да тий. Тэгвэл яагаад өнөөдөр магадгүй нийгмийн гажуудлаас болж нийгмийн асуудлаас болж хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс төр энэ асуудлыг харж үзээгүй орхисон бэ гэдэг ярих хэрэгтэй болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ одоо хуулийн энэ өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байгаа боловч хэрвээ нийгмийн даатгалын хуулинд одоо нэгэнт гар хурж өөрчилж байгаа бол яамнаас орж ирэх гэж байгаа тэр хуулийг бас хүлээх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр миний бодлоор бол нэг иймэрхүү одоо байдлаар хүлээж аваад гэтэл нөгөө л би өмнө ярьж ирсэнтэй нөө яамнаас орж ирэх байгаа хууль чинь хизээ орж ирэх юм бэ гэхээр дахиад засаг одоо солиодол дахиад нөгөө хүмүүс нь юм ойлгох гэж хүлээдэг ийм асуудал байгаа. За тэгээ энэ нь өөрөө ямар үр дагавартай байгаа гэхээр бусад хуулиар бас хойш нь татна гэсэн үг. Жишээлбэл өнөөдөр би хөгжлийн бэрхшээлийн хүний эрхийн тухай хуулийг одоо өөрчлөлт нь оруулаа ярих гэхээр нийгмийн даатгалын хууль халамжийн тухай хууль руугаа буцаал нөгөө зүйл залтаа орох хэрэгтэй болчихдог. Тэгэхээр энэ утгаараа энэ бол нийгмийн даатгал халамж
хөгжлөмжлөгийн эрхийн тухай хууль, хөдөлмөр эрхлэлийн тухай хууль энэ бүгдээрээ багцаар яригдах хэрэгтэй. За энэ дээр нэмэгдээд дахиад нэг асуудал нь юу гарч байгаа гэхээр үйлдвэрлэлийн осол, мэржлээ шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж гэж байгаа тийм. Энэ бас өөр аюул төвөгтэй ийм зүйл залттай байгаа. Тэгэхээр эдгээрийг ингээд яг нэг багцаар нь ингэж дэмжиж хооронд нь уялдаатай зүйл залт оруулахгүй бол нэг удаа хуулинд өөрчлөлт оруулдаг. Гэтэл хууль тогтоомжийн хуулинд бас яадаг үлээ гэдэг нь бас харах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр том зургаар нь харуул гишүүд ямар санал өгөх юм бол би тэрийг бас туршлагатай хууль бичдэг хүмүүс нь яаж харахыг харах хэрэгтэй. Гэхдээ үргэлж нэгдүгээрт яг энэ жилдээ энэ 25 6 онд дуустал хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлуудыг чадах бүх боломжоор шийдэхийн тулд аль хүртэл явах боломж байна те. Хуулиндаа хаагуур нь яривал болохоор байна. Аль хуулин дээр ямар зүйл зүйн байна гэдэг нь цогцоор нь харж иж уурах хэрэгтэй болчихлоо. Нөхцөл бол ер нь юм. Ер нь бол манай тогтолцоог богиноор хэлэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажил хийх тийм дэмжсэн тогтолцоо биш. Гадаадад жишээлбэл яадаг вэ гэхээр ажил хийвэл дэмжлэг аваад байдаг байхгүй. Би дах чадвараа сайжруулад байвал дэмжинэ. Гэтэл манайх ажил хийгээд жишээлбэл би юу гэх юм би нэг 2 жил ажиллаж байгаа би өвдөд би ингээд болчлоо шүү дээ тасалтчингууд би ажлуудлын тэтгэмж авахгүй. Тэгэхээр би ажил хийгээд яах юм гэдэг асуудал байгаа. Тэгвэл надад тэр ажлуудлын тэтгэмжийг жишээлбэл өгөхгүй юм бол яагаад миний цалингаас авч байгаа юм бэ гэдэг асуудал гарна тий. За тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл би төлж байна. Хүн амын орлогын албан татварч төлж байгаа. Гэхдээ бусад хүмүүсээс бага хувиар төлж байгаа. Тодорхой хувиар 9.3% ажил болгох нь 12.5% гэж зөрүүтэй шүү дээ. Тодорхой хэмжээгээр төлж байгаа бага хувиар төлж байгаа. Гэтэл эргээд төлсөн мөртлөө жишээлбэл орон сууц судалдаж авчаад би эргэж хөнгөлт авахгүй байгаа байхгүй. Хүн амын орлогын татвартай холбоотой хүүхэд сургуульд ороод төлбөр төлөхөд буцааж хөнгөлт авдаг тий. Тэр жишээлбэл огт байхгүй. Тэгвэл миний энэ хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө ажил хийгээд дээрээс нь цалингаасаа төлөөд байгаа энэ дүнг тэгээд би хана олж яагаад бол би хөгжлийн бэрхшээлтэй байсныхан төлөө зарим боломжоосоо би хасагдаад зарим боломж нь нэг юм 2-ын хооронд 3 дүн болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэлийн тийм том зургаар бас ярих хэрэгтэй ийм асуудал байгаа гэсэн. За баярлалаа.